За сайн бацгаана уу та бүхэндээ өд дундын мэндийг хүргэе. Тэгэхээр төлөвсөн ясаараа бид нэр бол нэг 30-аас 40 минутын хоорондох нэг багахан. Ер нь бол энэ бол бас лекц гэж бас хэлж болно. Яг тэгвэл энэ яг лекц маань 2020 оны 10 сарын 24-нд одоо манай Банжил Арт Институт дээр чөлөөт уран бүтээлчийн санхүүгийн удирдлага гэсэн нэртэй сургалтыг бол танхимын сургалтыг бол манай байгууллагын санхүүгийн зөвлөх хамаа бол анх удаа явуулсан байгаа. За энэ сургалтын үеэр бол би нэг энэ богинохон 40 минутын лекцийг бол бас хийсэн байгаа. За энэ лекцийг бол бас яг энэ видео хэлбэрт ингээ оруулаад ер нь бол бас олон нийтэд бол түгээх нь зөв гэж бодоод ингээд тэр лекцээ бол ингээд ихгээ сууж байна. За тэгээ энэ лекцийн маань та бүхэн ч гэсэн одоо яг сэдвийн дагуу ч гэсэн мэдж байгаа бах. Сэдв нь бол ерөнхийдөө бол нэлээд монголчуудын ялангуяа төвсөг хурлын салбарт бол нэг айхтар бас яригадаад идэггүй сэдв байгаа даа. Тэгээд энийг тийм төвсөг хурлын зах зээл тэрнтэй холбоотой санхүүгийн харилцаа, мөнгөний харилцаа болон одоо магадгүй одоо нүдэнд харагддаг энэ бүх харилцаануудын тухай ойлголт бол их тийм айсах шиг бүдгхэн тодорхой биш юм байгаад байдаг. Гэтэл бол яг энэ харилцаа маань бий болоод олон 100 жил болон өнгөрцөн дэлхийд. Тэгээд энэ харилцааг бол аль болох тодорхой байлгах нь талууд одоо энэ харилцаанд оролцож байгаа бүх талуудын хувьд бол тодорхой байх нь бол маш чухал. Тэгж яаж одоо яг энэ салбар маань хөгжинэ гэдэг үүднээс бол энэ лекцийг бас хийгээд явж байгаа маа. За тэгэхээр лекцийн слайд маань байгаа. Тэгэхээр слайдаа та бүхэнтэй хуваалцчихъя би. За тэгээ та бүхэн одоо слайдыг харж явах шиг байна. Энэ лекц маань нэг ойролцоогоор нэг 5-6 слайдтай. За хит хитэн янз янзын ойлголтуудыг бас ер нь бол бас монголчууд маань мэдэж магадгүй, мэдгүй ч магадгүй. За энэ лекц маань яг миний өөрийн бас анхаашны судалгаан дээр үндэслээд бас хийсэн яг энэ урлагийн зах зээлийн тухай мэдээлэл энэ зүйлүүдийг бол яг одоо тухайн байгууллагын их сурвалжаас ингэж олж мэдсэн мэдээллүүд байгаа. Тэгээд яг одоо жишээлбэл яг чөлөөт уран бүтээлчийн төрлүүдийг бол хуваах юм бол гэх мэт шин төрлүүд нь бол одоо юу гэдэг нэг талаасаа одоо нэг жоохон хошигнолтой нөгөө талаасаа бол бас яг манай уран бүтээлчдийн хувьд бас хамаатай тийм одоо категорчлол байх болов уу гэж найдаж байна. За юуны өмнө бол чөлөөт уран бүтээлч гэдэг нэршил бол олон улсад бол маш тийм түгээмэл байдаг. Одоо freelance artist, independent artist гэдэг хоёр янзын байдлаар ерөөхдөө бол хэлж яваад байгаа. За ихэнх орнуудад яг чөлөөт уран бүтээлч, бие даасан уран бүтээлч гэдэг хоёр нэршил маань ерөөхдөө нэг ойлголттой байдаг. Энэ хүмүүс маань ихэвчлэн одоо яг freelance буюу одоо хуваараа хөдөлгөөн эрхлэгч гэсэн статустай байдаг. Зарим улс орнуудад бол яг татварын категорчлол дундаа уран бүтээлч, чөлөөт уран бүтээлч, бие даасан уран бүтээлч гэдэг категориг бол ерөнхийдөө бол шигтгээд оруулсан эрх зүй болон татвар систем энэ бүх зүйлүүд маань илүү одоо цогц байдлаар бол явдаг ийм улс орнууд байж байгаа. Монголын хувьд бол яг одоогийн байдлаар бол яг чөлөөт уран бүтээлч, бие даасан уран бүтээлч гэдэг нэршлиг бол яг татвар төлөгч гэдэг тийм категорит нь бол одоо яг тэр нэрээр нь бол оруулаагүй байна. Яг хуваараа хөдөлгөөн эрхлэгч гэдэг одоо статусыг бол ерөнхийдөө бол яг энэ уран бүтээлчдэд бол илүү хамаатай байдлаар бол хийж байна гэсэн үг. За тэгэхээр та бүхэнд одоо бол яг энэ Zoom маань яг слайд маань хэдхэн секунд жоохон хоцорч яваад байна. За тэгээд би яг ингээ харж агаад ерөөхдөө бол дараагийн слайд руу авч байна. За тэгээд чуб гэд бид нэрээ одоо хошигнож бас ярьдаг энэ сэдв маань энэ одоо нэршил маань чөлөөт уран бүтээлч гэсэн одоо утга учиртай. За тэгээд чөлөөт уран бүтээлч, бие даасан уран бүтээлчийг адилхан тийм утгатай гэж би бол харж байна. За тэгэхээр яг үндсэн төрлүүдийг нь бол за энэ төрлүүд нь жишээлбэл энэ бол одоо олон улсын тийм категорчлол бол биш. Энэ бол одоо яг
би өөрөө бодож байгаад тэгээд нэг иймэрхүү байдлаар ялангуяа одоо хүмүүсийн мэддэг дэлхийн алдарт гарсан том энэ уран бүтээлчдийн уран бүтээлчдээр төлөөлүүлээд ингээ ерөөхдөө бол бас ингээ категоричлах гэж үзсэн байгаа. Тэгэхээр зарим одоо категоричлалын та бүхэн бас санал нэгдэж магадгүй, заримдаа нэгдэхгүй байж магадгүй. За юутай ч гэсэн нэг ийм 7 янзын уран бүтээлчийн категоричлалыг бол ингээ хийцэн байна. За тэг юу ч гэсэн одоо нэгдүгürt нь бол мэдээж хэрэг одоо Ван Гогчуд гэж одоо би бол нэрлэдэг байгаа. За Ван Гогчуд маань ерөөхдөө бол бас яг урлагийг бүтээлийг нэлийн тийм бэрхшээл зовлон гачаал дунд ганцаардмал байдлаар ингэж ер нь бол хийх юм бол одоо сайн болно ч юм уу хийх нь одоо юу гэдгийг айгуу тийм чухал гэж үздэг бол нэг хэсэг одоо уран бүтээлчд бол яхахгүй байгаа даа. Тэгэхээр энэ бол ганцхан монголчууд биш олон улс ч гэсэн бас ийм үзэл бодолтой ийм байсууртай уран бүтээлчд бас байдаг. Тийм тэгэхээр энэ хүмүүс маань ер нь одоо ганцаараа байдлаар бол бүтээлээ хийх гэдэг тэгээд амьдралын одоо амьдрал дүүртэн тохиолдож байгаа бэрхшээл зовлон энэ зүйлүүдийг бол ерөөхдөө айгүй тийм хэвийн байдлаар хүлээж авдаг. Энэ бол байх ёстой гэж үздэг. Ийм одоо хүмүүсийг бол илүү Ван Гогчуд гэдэг байгаа. За тэгээ Ван Гогчудын хувьд бол давуу талуудж байгаа, сул талуудж байгаа. За сул тал нь гэх юм бол яг өөрийнхөө санхүүгийн байдал, ирээдүйн төлөвлөгөө гэх зэрэг зүйлд бол анхаарал бол бага хандуулдаг ийм хүмүүс байгаа. За тэгэхээр нэг талаараа бол ингээд тэгэж бодохгүй бага бодох нь өөрийнхөө одоо амжиргаа, эрүүл мэнд, гэр бүл болон одоо хамааралтай бүхэл хүмүүст ерөнхийдөө бас нэлээд том асуудлууд бас үүсгдэг ийм бас үзэл бодол байсаар байгаа даа. Тэгэхээр Ван Гогчуд гэж бас ингэ нэрлээд байгаа нэг талаасаа энэ давуу талууд байгаа ч гэсэн сул талууд байгаамаа гэдэг үүднээс бас ингэ хэлээд байгаа. За тэгээд хоёр дахь категорит нь бол Пикассочуд гэж ерөнхийдөө бол хэлж байгаа. За тэгээд Пикассочуд маань ерөнхийдөө бол өөрийн гэсэн бол санхүүтэй өөрийнхөө хийж байгаа уран бүтээлээс бол их одоо таашаал бол авдаг. За тэгээд бол эрэл хайгуул бол байнгын хийдэг ийм одоо их бүтээмжтэй иймэрхүү одоо хүмүүс байгаа. За тэгээд Пикассочуд бол яг өөрийнхөө уран бүтээл хийх нөхцөл байдлаа бол маш сайн одоо хангах хүсэлтэй хангахын төлөө явдаг. Тэгж байж бол илүү одоо бүтээмжтэй, илүү одоо эрэл хайгуулыг чөлөөтэй хийж өдөр тутмын одоо наазахын санхүүгийн жижиг сажиг зүйлдээ санаа зовхгүй байх нь энэ Пикассочуд гэж яриад байгаа одоо энэ үзэл бодолтой уран бүтээлчдийн хувьд айгүй чухал байдаг. Өнөө маргаашийн одоо хоол ундны мөнгөнд ч юм уу эсвэл одоо яг наазахын хэрэгцээнд бол одоо өөрийнхөө анхаарлыг хандуулах гэхээсээ илүү бол одоо яг өөрийнхөө уран бүтээлдээ илүү анхаарлаа одоо хандуулахын тулд санхүүгээ бол нэлээд тийм анхаардаг ийм хүмүүс байгаа. За тэгээд мэдээж хэрэг та бүхэн бол Пикассогийн тухай бол маш сайн мэдж байгаа. Тэгээд Пикассогийн хувьд бол магадгүй яг өөрийнхөө амьд ах үедээ маш тийм санхүүгийн боломж олцоотой бүтээмжтэй тэргээ дагаад ч гэсэн одоо эрэл хайгуул маш сайн хийж олон төрлийн олон янзын материалууд дээр янз янзын одоо уюудыг туулж их хэмжээний одоо маш бүтээмжтэй ийм ажилласан ийм одоо уран бүтээлч хүн байгааг бол та бүхэн мэдж байгаа. За тэгээд гуравдугаарт нь бол одоо Бэйкончуд тий. За тэгээд Бэйкон бол одоо Английн алдарт сод уран бүтээлч тий. Бэйконыг бол та бүхэн мэдж байгаа. Тэгээд Бэйконы хувьд бол одоо бэлэг танхай ийм хүн байсан. За тэгээд маш эго бол маш томтой. Дээрээс нь бол бас барьцгүй тийм одоо зан характерын төлөвтэй ийм хүн бол байсан гэж ер нь бол үздэг. За тэгээд энэ үзэхээс гадна энэ хүний тухай хийсэн ярьсан өөрийнх нь амьдралын тухай маш их хэмжээний одоо баримтат кино, ном зохиолууд болон өөрийнхөө бүтээлүүдээс нь ажиллах боломжтой гэдэг. За тэгээд Бэйкончудын хувьд бол ерөнхийдөө бол урлагийн хүн байх, урлагийн спорт ажиллахыг бол ерөнхийдөө бол өөрийнхөө хүслээр хүссэн үедээ хүснээрээ одоо байх тийм л одоо илүү байр суурьтай байсан. Тэгээд өөрийгөө бол агуу том гэж үзэх мөн одоо яг тийм ингэсэн тийм хойлтонд бол өөрөө тийм багтдаггүй бол ийм бол хүн бол ерөөхдөө байсан байгаа. Гэхдээ Пикассотой бас төстэй тал нь юу байсан бэ гэхээр Бэйконы хувьд бол энэ бол бас одоо яг баримттай юм мэдээлэл би хэлж байна. Тэгэхээр Пикассотой төстэй талууд Бэйконы хувьд бол бас нэлээд их бүтээмжтэй бол хүн байсан байгаа. За бүтээмжтэй гэдэг нь бол одоо Бэйкон бол жишээлбэл
бас л одоо гашуун нисэн юм их амсдаг юм хүн байсан байгаа. За тийм мөртлөөсөө ерөөхдөө бол аль болох өдөр алгасахгүй одоо урландаа очиод зурж бүтээдэг ийм хүн байсан байгаа. Хэдийгээр маш одоо их одоо өмнөх өдөр нь ч юм уу өөж одоо танхаарсан байсан ч гэсэн маргааш нь жишээлбэл одоо яг урлан дээрээ одоо зураг сууж байх ч юм уу. Тийм тэгэхээр яа харахгүй бас одоо бүтээмж тэгээд бас байнгын бас бүтээлээ хийгээд байх тийм бас өөрөнгө гэсэн тийм сонирхолтой байсан юм бол хүн байгаа. За түүнийгээ дагаад ч гэсэн бас бүтээлүүд нь бас нэлээд тийм сайн бүтээлүүд бол байгаа. Та бүхэн бол бикний бүтээлүүдээс бол мэдэх байх гэж бодож байна. За тэгээд дөрөв дэх хувилбар нь бол одоо хокничуд гэж ерөнхийдөө бол нэрсэн байгаа. За Дэвид Хокни бол яг Английн одоо амьд сэрүүн байж байгаа гахалтай уран бүтээлж байгаа. За сайна лайв хадгалах уу гэж энэ лайв хадгалнаа. Тэгэхээр санаа зовлтгүй та бүх өөрийнхөө цагаар үзээрэй. За Хокни маань ер нь бол одоо Хокниг яг гадналаас нь харах юм бол Хокнигийн хувьд бол яг тийм уран бүтээлч гэж харагдахаар бол хүн биш гэж хэлж болно. Маш даруухан, энгийн хувцасдаг бас өөрийгөө одоо онцгойрох тийм одоо хүсэл бол багтай. Хокни бол санхүү бол маш сайтай гэж үздэг. Одоо Хокнигийн та бүхний одоо яг одоо уран бүтээлийг хийж байгаа урлагийг харах юм бол одоо үнэндээ дэндүү том тийм заал байж байгаа. Тэгэхээр тийм том одоо заал шахуу одоо бараг галерейн танхим шахуу тийм урлагтай тийм боломж олцоод уран бүтээлчд бас тийм олон бас байдаггүй. Тийм тэгээд Хокнигийн бас үндсэн одоо зан төлөв нь бол юу гэхээр маш тасралтгүй тууштай бол бүтээл хийдэг юм хүн байгаа. Тийм тэгэхээр энэ хүний хувьд бол бүтээлээ бол одоо өдөр алгасахгүй бүтээлээ хийдэг. Ямар нэгэн байдлаар онгод орох ч юм уу, ямар нэгэн байдлаар өөрийгөө тэгэж одоо өөрийгөө одоо юу гэдэм дэ идэвхжүүлэх тийм ямар нэгэн арга бол ингээл ашиглаад ууж идэх ч юм уу тэгдэг бол хүн бол ерөөхдөө биш. Тийм хүн байгаа. Тийм тэгэхээр нэг талаасаа энэ хүмүүсийн хооронд бол маш том ялгаанууд байгаа. Гэхдээ бол тасралтгүй бүтээл хийдэг гэдгээрээс одоо Хокни бол Пикассотой адилхан, Бекентай бас ингээ адилхан төлөвүүд бас байгаа. За тэгээд 5 дахь төрөл нь бол одоо Hearst гэж одоо Damien Hirst гэдэг бас л одоо Английн хүнийг би сонгоцсон байна. Тэгээд Hearst-ийн хувьд бол бас өөрөнгө гэсэн онцлогуудтай байгаа. За Hearst-ууд бол маш их онцгой хүсэлтэй байдаг. За тэгээд өөрийнхөө бүтээлээр бол өөрийнхөө амьдралаар бол одоо сенсацлах, хүмүүсийн анхаарал татах тийм сонирхол олон ихтэй ийм хүмүүс байдаг. Ер нь бол одоо өөрийнхөө бүтээлийг худалдаж борлуулах, их хүнд хүргэх одоо ер нь худалдааны тийм талаараа бол нэлээд тийм одоо хүмүүсийн анхаарлыг татдаг ийм хүн байгаа. Тийм тэгэхээр энэ нь одоо нэг талаасаа сайн муу гэхээсээ илүү тухайн хүний бас онцлог байж байгаа. Тэгэхээр Hearst-ийн тухай цаашдаа бид яг энэ лекцийн хүрээнд бас нэлээд бас ярилцаад яагаад одоо энэ Hearst-ийн бас онцлог нь юунд бас хэрэгтэй байгаа бас та бүхэн бол бас олж мэднэ гэдгийг бол хэлэх нь зөв баг. За тэгээд 6 дугаарт бол одоо Keef Food гэж нэрлэсэн байгаа. За тэгээд Georgia Keef гэдэг одоо Америкийн нэгдсэн улсын одоо домог болсон юм эмэгтэй зураач байж байгаа. За энэ хүний хувьд бол маш нөгөөдмөл маш бүтээмжтэй, маш тийм нягт юм тууштай одоо бүтээлийг хийсэн бол хүн байгаа. Ерөнхийдөө бол амьдралынхаа 20 жилиг бол сүүлд бол одоо ерөөсөө нэг газар одоо баг одоо бүгээл тэндээ одоо бүтээл хийсээр бол одоо туссан юм хүн байгаа. Тэгэхээр энэ үед бол бас давуу талууд аягүй олон байгаа. Сул талууд ч гэсэн байсан. Гэхдээ бол одоо Georgia Keef-ийн бүтээлүүд бол маш тийм өндөр хүнд хүрдэг. Тэгээ мөн энэ хүний хувьд бол бас бүтээмж өндөртэй байсан. Бүтээмж өндөртэй байсан гэдэг нь ганцхан олон тооны бүтээл хийсэн гэдэгтэй биш. Бас чанар сайтай бүтээлүүд бас хийсэн гэдэг үгнээс бас аягүй чухал гэж би бол үздэг. За тэгээд 7 дугаарт бол одоо Kusama-чууд гэж одоо бас нэрлсэн байгаа. За Kusama-чууд бол одоо Kusama Японы бас л одоо томог болсон уран бүтээлч одоо амьд сэрүүн байж байгаа бол та бүхэн мэдж байгаа. Энэ хүн бол одоо хүртэл одоо 90 жилийн өгч байгаа энэ хүн бол өөрийн гэсэн санхүүтэй өөрийгөө бол олчихсан, өөрийн гэсэн брендийг бий болгоцсон онцгой үнэхээр одоо хөдөлмөрчийн хувьд бол онцгой хөдөлмөрч ийм одоо хүн байгаа. За тэгэхээр энэ 7 төрлүүдийн одоо алинд нь та багтж байгааг бол би хэлж мэдэхгүй байна. Та юу ч гэсэн энэ тухай бодоод үзээрэй. За энэ 7 хүмүүсийг бол холбож байгаа зөндөө олон тийм холбоосууд байгааг та бүхэн бол харж байгаа бах. Тийм тэгээд энэ тухай цаашаа илүү бид нэр яриад явъя гэж бодож байна.
За тэгэхээр яг чөлөөт уран бүтээлч та ялангуяа одоо маш их өндөр тийм амжилтанд хүрсэн санхүүгийн болон одоо бусад тий одоо төрлийн амжилтанд одоо хүрсэн энэ хүмүүсийн хувьд бол хит хитэн тийм төгөөмөл талуудыг бол би бол ажиглаж одоо энд бол бичсэн байгаа. За тэгэхээр энд бол сая би бас эхнээс нь яриад эхэлчлээ. Тэгээд өмнөх одоо толгойн төрлийн үндсэн төрлүүдийн бол төгөөмөл талуудыг бол тэгээд биднээс ингээд яг нэг бүрчлэн бол яриа гэж бодож байна. За тэгэхээр хамгийн нэгдүгээр зүйл бол яг энэ хүмүүс бол бүгдээрээ адилхан тий одоо яг одоо өөрийнхөө мэрэгчлэлд өөрийнхөө одоо мэрэгчл болох одоо урлагт сэтгэл зүрхээ эргэлт буцалтгүй гэсэн тийм хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн хувьд бол одоо юу гэдгийг за энэ болохгүй бол энэ ажлыг хийн, тэр болохгүй энэ ажлыг хийн гэсэн тийм 2-4 3 тийм сонголтыг бол ерөөсөө өөртөө бий болгоогүй. Бүхэл зүйлээ бол ингээд эргэл буцалтгүй гэсэн ийм хүмүүс байгаад байгаа. За тэгээ хоёр дахь одоо миний ажиглалт бол ер нь бол ямар ч хүн одоо мэржлийн болон мэржлийн босхон маргахын аргагүй тийм суурь өгөгдөл авьяастай юм байгаа. Тийм тэгэхээр огт бол одоо авьяас байхгүй хүн бол яг амжилтанд хүрэхэд бол бас хэцүү. Гэхдээ бол авьяас бол нэг хэсэг нь гэдэг бол та бүхэн мэдж байгаа. Гэхдээ яа харахгүй энэ хүмүүсийн хувьд бол өөрөө өөрсдийнхөө яг өөрөө өөрсдийнх нь онцлогийг хадгалсан одоо яг өгөгдөл суурь өгөгдөл авьяас бол яа харахгүй бол байж байгаа. За тэгээд 3 дугаарх одоо түгээмэл тал нь бол маш асар их бүтээмжтэйгээр одоо олон жилийн турш ер нь бүтээлээ төрөх тийм чадвартай юм хүмүүс байгаа. За тэгэхээр асар их бүтээмжтэй гэдгийг бол одоо та бүхэн бол ингээд аягүй сайн анзаарна. Тэгэхээр бүтээмжтэй гэдэг нь бол ер нь бол яг одоо өөрийнхөө хийж байгаа бүтээлдээ бол одоо яг маш тийм хариуцлагатай тухай цагийн одоо цаг хуваарьтай ямар нэгэн байдлаар алдаг оног ч юм уу өмцөм ерөөсөө явдггүй гэж юу нь ойлгож болно. Энэ хүмүүсийн хувьд одоо яг л одоо өглөө босоод одоо яг уралдаа очиод бүтээлээ хийгээл яг л одоо бүтээлтэйгээ холбоотой юмыг л одоо өдөржин хийдэг ийм хүмүүс байгаа. За тэгээд цаг хугацааны хувьд бол одоо хамгийн бага бодоход 7 хоногийн одоо 4-5 өдөр энэ хүмүүс бүтээл хийдэг ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол яг бүтээл хийх нь энэ хүмүүсийн хувьд хамгийн чухал одоо ажил нь буюу одоо ажил гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгснээс бол одоо бүтээл хийх уран бүтээлч байна гэдэг нь бол нэг тийм ямар нэгэн байдлаар хобби бол биш гэж би бол ойлгодог. За тэгээ хэрвээ одоо 7 хоногийн 2-3 өдөр ч юм 2-3 цаг гэдэг бол тэр бол таны хувьд бол ажил бол биш ээ. Таны хувьд бол мэргэжилчин бол биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр яг тэр бол зөвхөн авч тавиад өмцөм ингэж хийж байгаа тохиолдолд бол яг үндэ бол энэ бол таны хувьд бол хобби юм байна. Таны сонирхдаг зүйл юм байна. Гэхдээ бол яг одоо яг 7 хоногт өгдөж байгаа ажлын одоо бүх цагаа завцуулаад хийх зүйл бол ерөөхдөө биш юм байна гэж бас ойлгох нь зөв гэж бодож байна. За энэ хүмүүсийн хувьд бол бас ер нь бол байнгын одоо өөрчлөгдөж өсөж дэвжиж суралцаж туршилт хийж одоо уран бүтээл эрэл хайгуулыг бол байнгын хийдэг юм хүмүүс байгаа. За тэгээд энэ нь бол одоо юу гэх юм бусад одоо нэг стил гэх юм уу нэг одоо өөрийнхөө арга барилыг олцоход тэрнээсээ салж чаддгүй хүмүүс бол бас маш их байдаг. Одоо яг тэр адилхан арга барилаараа 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил одоо бүтээл хийдэг хүмүүс бас байдаг. За энэ яг 7 жишээ авсан хүмүүсийн хувьд бол ерөөхдөө бол одоо байнгын өөрчлөлтийг байнгын сайжрах сэдвийн хувьд, концепцийн хувьд, арга барилын хувьд, материалын хувьд бол ерөөсөө байнгын тийм уран бүтээлийн хайгуулаг бол байнга хийж явдаг ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг бас яг тухайн хүмүүсийн илүү одоо олон улсын түвшинд амжилттай ажиллах, бүтээлээ үнэлүүлэх одоо ийм одоо үнд суурь нь бол болж өгдөг гэж ойлгож байна. Тэгснээс биш одоо юу гэдгийг 90 онд одоо нэг зурж исэн яг зураг нь одоо 2020 онд яг адилхан 30 жилийн дараа ахаад ингээд яг адилхан баг магадгүй одоо нэг талаараа муудсан байдлаар ингээд хийгээд байдаг хүмүүс бол одоо бас байдаг. Тийм тэгэхээр тухайн хүний хувьд бол уран бүтээлийн эрэл хайгуул бол ерөнхийдөө маш бага хийж байна. Зарим тохиолдолд хийхгүй өөрийнхөө дассан чаддаг зүйлээ ерөнхийдөө хийгээд явж байгаа бол яг л одоо хийж явж байгаа яг л үр дүн бол ерөнхийдөө бол тийм байгаа гэсэн. За тэгээд энэ дээр дурдсан одоо дөрвөн юм одоо түгээмэл одоо үйл ажиллагааны байнгын үйл ажиллагааны үр дүнд бол юу болдог вэ гэхээр одоо дэлхийд буюу одоо олон улс нэгдэх ялгарл буюу одоо яг өөрийн гэсэн уран бүтээлчийн identity ер нь бол бий болох үндэс нь бол бий болж байгаа. За тэгэхээр ямар ч энд одоо дурдсан ямар ч хүний уран бүтээлийг одоо бүтээлийг хараад
ер нь бол ямар нэг хүнтэй одоо андуурах тийм одоо аргагүй бол тийм брэнд бол ер нь бол брэнд болоод ялгарл үүссэн гэсэн үг. Тэгэхээр одоо Georgia Keefe ч юм уу эсвэл Kusama ч юм уу эсвэл аль нэгнийх нь Hockney-ийн одоо зургийг харахад хэн нэгэнтэй андуураад энтэй төстэй юм уу тэр хүнтэй төстэй юм уу энэ хүнээ санаа авсан юм уу гэхээр тийм бол ерөөсөө андуурах тийм боломж бол баг байхгүй шахуу болсон байдаг. За энэ бол одоо нэг талаас яг тухайн яг уран бүтээлчийн яг чансааг бас харуулж байгаа ийм зүйл гэж ойлгож болно. Тэгэхээр нэг талаасаа ялгарл гэдэг маань хэдийгээр одоо уус чадвар аягүй чухал ч гэсэн ялгарл бол бас маш чухал. Даа ялангуяа одоо олон улсын давцанд өрсөлдөх гэж хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол яг одоо юу гэдгийг Монголын төвшин Монголын хүрээнд бол өрсөлдөөн бол хайцангуй бол одоо бас цөөн байгаа гэж ойлгож болно. Нэг одоо магадгүй нэг 1000 ч хүрэхгүй байж магадгүй одоо уран бүтээлчийн тоог нэрх юм бол гэтэл одоо яг Монголоос гараад одоо юу гэдгийг Европын албан ч юм уу Хойд Америк ч юм уу Азад бол одоо бид нэг хэдэн сая уран бүтээлчийн тухай яригдсан. Тэгэхээр энэ одоо том давцсан дээр ялгарлаа харуулна гэдэг бол бас тийм амаргүй зүйл гэдэг бол ойлгох хэрэгтэй. За тэгээд шаардлагатай нөхцөл байдлаа хангаж чаддаг, санхүүгээ хамт авч явж чаддаг. За тэгэхээр энэ санхүүгээ хамт авч чадна гэдэг бол ерөөхдөө бол маш чухал зүйл байгаа. Мэдээж эхнээсээ бол энэ хүмүүсийн аль нь ч одоо хэдэн сая доллараар хүртэлээс авдаг болсон гэдэг нь болоогүй гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ эхнээсээ одоо маш их бодолтой санхүүгийнхаа тухай, өөрийнхөө санхүүгийн тухай, өөрийнхөө санхүүгийн хэрэгцээний тухай, гэр бүлийнхаа санхүүгийн хэрэгцээний тухай, наацхийн одоо санхүүгийн хэрэгцээгээ яаж хангах тухай, за тэгээ өөрийнхөө одоо уран бүтээлийнхаа үйл ажиллагааг хангах энэ шаардлагуудыг маш сайн ойлгоцсон хүмүүс байгаа. За энэ ойлгосны үндсэн дээр өөрийнхөө бүтээлийг үнэлэх одоо ямар нэгэн байдлаар commission буюу одоо том байгууллагаас одоо ямар нэгэн орчинд одоо бүтээл хийх тийм захиалга авлаа гэж тухайн одоо захиалгын ажлыг яаж одоо өөрийнхөө хөдөлмөрийг яаж үнэлэх вэ гэх мэтчлэн энэ зүйлүүд дээр бол маш тийм сайн ойлголттой суурь сайтай хүмүүс байгаа. Тэгэхээр эхлээд одоо нэг сайхан урлагийн бүтээлүүд хийчихээ дараа нь ингээд санхүүгөө сайжруулна гэдэг тийм одоо дараас нь тийм одоо хандлага байх гэхээсээ илүү эхнээсээ яг би юу хүсэж байгаа, би ямар одоо санхүүгийн нөхцөл байдал байх ёстой юм, манай гэр бүл ямар санхүүгийн нөхцөл байдал одоо би болох ёстой юм, миний одоо мөнгөний нөөц одоо ер нь ямар шүү байх ёстой юм гэх мэтчлэн их олон зүйлүүдийг бол хамттан цогц байдлаар ингэж бодож явдаг ийм хүмүүс байгаа. За түүнийхээ үндсэн дээр одоо энэ бас өөрийнхөө бүтээлд хандах, өөрийнхөө бүтээлийнхаа үзэсгэлэнд хандах энэ бүх одоо хандлагууд нь ерөөхдөө бол айгүй тийм зөв буюу маш тийм хариуцлагатай тэгж тогтч байдаг гэж ерөөхдөө үзэж болно. За тэгээд сүүлийнх нь бол миний бол бас анзаарсан түгээмэл тал бол яг харахгүй хүмүүс бол мэргэжлийн урлагийн судлаач, куратор, шүүмжлэгч бол мэргэжлийн байгууллагуудтай бол ингээд нэгт холбоотой ажилладаг ийм хүмүүс байж байгаа. Тэгэхээр яг одоо Монголын нөхцөл байдал бол арай өөр байгаад байна. Яагаад тэгэхээр нэг талаасаа яг энэ экосистем гэж хэрвээ ярих юм бол энэ экосистемд оролцож байгаа талуудын хувьд бол хамтын ажиллагаа жоохон багтай. Тэгээд уран бүтээлчд маань бас нэг талаараа шүүмжлүүлэх, үг сонсох дуртай бас биш байгаа байна. Нөгөө талаасаа бас ингээд тухайн уран бүтээлчд зөвлөгөө өгөх яг тэнцвэртэй зөвлөгөө өгөх, ашиг сонирхлын зөрчил байхгүйгээр ингээд зөвлөгөө өгөх ийм хүмүүс нь бас тийм олон бас биш байгаа даа. Гэх мэтчлээ яг хэд хэдэн үндсэн шалтгаанууд байгаа даа. Гэхдээ бол ингээд цаашдаа бид нар дандаа ийм байдлаараа байхгүй, цаашдаа хөгжин, цаашдаа бид нар илүү бие биенээ ойлгодог болно, нэг зорилгын төлөө илүү хамтарч ажилладаг болно, бие биенээ ойлгодог, бие биенээ үнэлдэг болно гэдэг үүднээс бол энэ зүйлүүдийг бол яриад байгаа гэж бас ойлгож болно. Тэгэхээр яг одоо энэ дээр дурдсан энэ 7 одоо дэлхийд нэрээ гаргацсан энэ хүмүүсийн хувьд бол яг одоо урлагийн судлаачид, кураторууд, шүүмжлэгчд болон энэ мэргэжлийн байгууллагууд бол нэгт ажилладаг. Тухайн үзэсгэлэнгийн төслөөс шалтгаалаад янз янзын чиглэлээр мэргэжсэн урлагийн судлаачид, кураторуудтай ажилладаг, янз янзын байгууллагууд, том жижиг өөрийнхөө улс орны болон Европын холбооны, олон улсын, дэлхийн том байгууллагатай ажилладаг ийм одоо хүмүүс байгаа. За энэ байгууллагатай ажиллана гэдэг маань өөрөө бас нэлээд тийм тусдаа бас одоо хариуцлага шаарддаг. Яг л энэ хүмүүстэй энэ байгууллагатай ажилладаг, гэрээ хийдэг, гэрээнийхэн дагуу гэрээнийхэн гүйцэтгэлийг бол хийж явна. Тэгээд энэ дээр чинь тайлан явагдана гэдэг энэ бүх зүйлүүд бас нэлээд тийм одоо ажиллагаатай ийм харилцаанууд байгаа гэдэг бол та бүхэн бол бас анзаарч байгаа гэж найдаж байна. За дараагийн слайд руу оръё.
За тэгэхээр энэ жигсаалтанд бол яг одоо амьд сэрүүн байгаа. Энэ хүмүүсийн хувьд уран бүтээлчдийн хувьд бол хамгийн өндөр үнэлгээтэй дөсөг урлагийн бүтээлүүдийг бол ингээд жигсаалж тавьсан байгаа. Энэ жигсаалтууд бол маш олон янзын жигсаалтууд байдаг. За энэ бол одоо жишээлбэл бурхан болцсон уран бүтээлчдийн хувьд бол энэ жигсаалтууд арай өөр байдаг. За яг амьд сэрүүн байгаа гэдэг үгнээс яагаад би яг энэ жигсаалтыг сонгосон бэ гэхээр яг бид нэр ингээд уран бүтээлчийн хувьд яг амьд ахуй үедээ өөрийнхөө бүтээлийг үнэлүүлэх, амьд ахуй үедээ өөрийнхөө амжилтыг үзэх гэдэг маань ерөөхдөө бас маш чухал тийм зүйл байгаа. Энэ бол одоо хүмүүсийн хувьд бол мөрөөдөл бол байдаг байх гэж би ойлгоод байна. Тэгэхээр энэ их хэмжээний мөнгө олох гээд байгаа, ашиг олох гээд байгаа гэдэг зорилго гэхээсээ илүү өөрийнхөө бүтээлийн одоо чансаа ямар хэмжээнд очиж байна гэдгийг харах гэдэг нь бол бас яг тухайн уран бүтээлчийн хувьд бол том тийм одоо том амжилт гэж хэлж болно. За тэгэхээр юутай ч гэсэн та бүхэн бол энэ жигсаалтыг бол ингээ хараад за нэгдүгürt бол одоо яг Америкийн нэгдсэн улсын алдарт Jeff Koons гэдэг одоо энэ уран бүтээлч маш олон янзын бүтээлүүд хийдэг. Одоо яг contemporary урлагийн бүтээлүүд олжтой хийдэг хүн байгаа. За энэ хүний хувьд бол 2019 оны 5 сард бол одоо энэ хүний бүтээл Rabbit буюу одоо яг туулаа гэдэг нэртэй одоо бүтээл нь 91.1 сая Америк долларын тийм үн хүрсэн байгаа. Энэ бол одоо яг дуудлага худалдаанд ийм үн бол хүрсэн байгаа. За тэгээд хоёрт нь бол одоо бидний бол одоо бас жишээ олж ашигласан Дэвид Хокни гэдэг Английн уран бүтээлчийн зураг бол 2018 оны 11 сард 90.3 сая Америк долларын үн хүрсэн байгаа. За энэ бол уран бүтээлчийн хөрөг гэсэн нэртэй ийм зураг байдаг. За тэгээ гуравт нь бол манай Jeff Koons маань ахаад байгаа гэж та харж байгаа 2013 оны 11 сард болог Balloon Dog юу те хийсэн нохоо гэдэг нэртэй одоо махчлах юм бол тэгээ 58.4 сая Америк долларын үн хүрсэн байгаа. За тэгээд энд бол одоо яг нийтдээ 3 удаа авсан нэг л одоо хүн байгаа. Энэ хүн бол одоо Албаны бүгдийн Герман улсын уран бүтээлч зураач Gerhard Richter гэдэг энэ уран бүтээлч байгаа. За энэ хүний хувьд бол одоо яг 456 гэдэг энэ жигсаалтыг бол одоо энэ рекордыг бол одоо эзэмшдэг. За тэгээд энэ хүний бүтээл нь 34.2 сая доллараас 44.5 сая долларын ийм үнд хүрсэн ийм түүхтэй байдгийн байна. За энэ бүтээлүүд нь хөвчлэн бол яг абстракт тийм том хэмжээний одоо уран зургууд байдаг. За тэгээд долдугаарт бол одоо та бүхний бас мэдчих магадгүй Английн нэрт зураач Lucian Freud-ийн зураг байдаг. За энэ бүтээлийн тухай бид нар бол нэлээд сургалтууд дээр ярьдаг. За энэ 2008 оны 11 за Freud маань ерөөхдөө яг одоо бол нас урцсан. Гэхдээ бол яг энэ жигсаалтыг яг энэ рекорд гарахад бол амьд байсан. 2008 онд бол амьд байсан. 2011 онд бол нас урсан хүн байгаа. За 33.6 сая долларын өмнө бол хүрсэн юм байна. За 8 дугаарт нь бол Jeff Koons маань дахиад Jeff Koons маань 3 удаа орсон байгаа юм байна. Тэгэхээр Jeff Koons, Gerhard хоёр болон 3 удаа орсон байгаа. За Jeff Koons-ийн Hanging Heart гэдэг бүтээл нь 2007 оны 11 сард бол 23.6 сая долларын үн хүрсэн байгаа. За тэгээд 9 нь бол Peter Doug гэдэг ийм уран бүтээлчийн хувьд бол одоо 20 сая долларын үн бол 2015 оны 5 сард бол хүрсэн. За энэ бол яг одоо тухайн үедээ амьд сэрүүн байгаа уран бүтээлчийн хувьд бол ингэж явж байгаа гэсэн үг. За аврагт нь бол одоо нөгөө бидний бас одоо жишээ болгож ашигласан Damon Hirst-ийн 2007 оны одоо 6 сард бол бүтээл нь 12 сарын 3 сая долларын ийм үн хүрсэн байна. За тэгэхээр энэ олон толгой иргэм гэж хэлж болохоор энэ тоонуудын хувьд мэдээж хэрэг маш их хөдөлмөр байж байгаа гэдгийг та бүхэн бол ойлгоорой. Энэ бол одоо ингээд нэг хүн зөвхөн одоо Jeff Koons юм уу зөвхөндөө Хокны бол ганцаараа бол энэ одоо нөхцөл байдал бол энэ одоо амжилтанд бас хүрсэн гэж ойлгоход бол нэлээд өрөөсгөл болно. Ихэнх тохиолдолд Jeff Koons-ийн хувьд ч гэсэндээ Damon Hirst-ийн хувьд бол цаанаа бүхэл бүтэн баг ажилладаг ийм хүмүүс байгаа. За тэгээд одоо Damon Hirst-ийн хувьд бол одоо баг нь бол 50 орчим хүнтэй баг. Jeff Koons-ийн хувьд бол бүхэл бүтэн том factory гэдэг
үйлдэл бол байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол яг энэ авч ирж байгаа орлого бол зөвхөн ганц хүнд очих гэхээс илүү тухайн хүний ард одоо арыг нь дааж ажиллаж байгаа бүхэл янз янзын мэргэжлийн чиглэлээр мэргэжсэн багийг нь бас одоо тижээж байдаг тий багийг нь санхүүжч байдаг ийм одоо орлого гэдэг нь ерөөхдөө бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд дараагийн слайд руу бүгдээрээ авцгаая. За энэ хүмүүсийн хувьд бас төстэй талуудыг би бас ажиглаад ингээд базаад бичсэн байгаа. За энэ хүмүүсийн хувьд бол бас төстэй талууд болон одоо энэ хүмүүс яг зөв хийгээд байгаа зүйлүүд хэд хэдэн зүйлүүд байгаа. Тэгээ энэ дээр бол та бүхэн бол бас ингээд анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол үнэхээр тийм маш тийм олон янзын тоо томшгүй хэдэн мянган бүтээл бол ерөөсөө бараг хийдгүү хүмүүс байгаа. Тооны араас хөөцөлдөхгүй чанартай, чансаатай, цөөн тооны бүтээлүүдээр удаан хугацаанд ажилладаг. Одоо жишээлбэл Люсиан Фройдийн хувьд бол зарим бүтээлүүдээр 5 жил хүртэл ажилласан тохиолдол хүртэл байж байгаа. Гэхдээ бол тэр оронд ингээд хэд хэдэн бүтээл эхлүүлчээ. Тэгээд ингээд дундуур ингээд ажиллаад явдаг. Ийм бас өнцгтэй, ийм бол одоо арга барилтай хүмүүс ч гэсэн байдаг. Тэгснээс хэдэн мянгаар нь тэгэж үйлдвэрлэл маягаар ингээд ер нь бол явдаг хүмүүс бол ерөөхдөө барагтаа бол байхгүй. За магадгүй одоо Damon Hirst-ийн хувьд нэг жоохон үйлдвэрлэл тал руугаа ордог тохиолдол бас байгаад байгаа. Ер нь бол нэг хэсэг бас тэгсэн байгаа. За тэгээд хоёрт нь бол яа харахгүй одоо уран бүтээлтэй цаг хугацаагаа зарцуулах тийм бүрэн боломжтой гэдэг нь одоо нөгөө нэг бид нэрээ яриад байгаа санхүүгийн мэдлэг, санхүүгийн нөхцөл байдлыг бол ингэ ярьж байгаа. За боломж гэдэг нь одоо өнөө маргаашийн хоол ундны ч юм уу, түрээсийн ч юм уу тийм анхан шатны хэрэгцээг бол аль хэдийн шийдээд дунд шатны хэрэгцээгээ бас шийдээд цаашдаагаа бол өдөр тутамдаа бол зөвхөн одоо бүтээл дээр одоо фокус их ийм боломж олцоотой одоо болохын тулд энэ хүмүүс бол ерөөхдөө явсан байх нь байна. За тэгээд бүрэн боломжтой гэдэг нь бол яг тэрийг хүлээлгээд байна. Тэгээд бүтээлийн чансаа хадгалах, сайжруулах нөхцөлийг бол өөртөө бий болгож ажилладаг. Тийм тэгэхээр салгадаггүй байх нь тийм бүтээл хийх өөрийнхөө одоо санхүүгийн боломжтой байх гэдэг энэ хоёр зүйлийг бол хооронд ингээд салгаж ерөнхийдөө ойлгохгүй юм байна. Энийг бол ингээд нэг гэж ойлгох юм байна. Тийм. Тэгэхээр жишээлбэл одоо нэг бүтээлийн үнэлэхдээ дараагийн бүтээлээ хийх мөнгөний нөөц боломжоо бол бодож ингэж бас үнэлдэг гэж ер нь хэлсэн байна. Тэгэхээр одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар сэтгэлийн хөдөлгөөнөөр ч юм уу бүтээлийн үнэлгээг бол хийдэг байх нь байна. Тэгээд өөртөө байгаа төсөв болон төлөвлөгөө урт удаан хугацааныхаа энэ асын хараагаа зэрэгээ бол хоорондоо бол ер нь уялдуулж бодоод энэ бүтээлийнхээ үнэлгээг бол хийдэг гэж бол ойлгож болно. За энэ хүмүүсийн хувьд бол кураторууд, урлагийн судлаачтай бол ер нь байнгын холбоотой ажилладаг юм хүмүүс байгаа. За миний мэдхээр бол одоо энэ хүмүүсийн хувьд бол энэ хүмүүсийн тухай, энэ хүмүүсийн бүтээлийн тухай, үзэсгэлэнгийн тухай бол тоо томшгүй олон ном судалгаанууд бол хийгдсэн байгаа. За тэгэхээр тэр ном судалгаануудыг бол номын агуулгын ч юм уу судалгаануудыг бол энэ хүмүүс өөрснөө бол хийх бол боломж бол байхгүй. Энэ хүмүүс бүтээлэл хийдэг. Тэгэхээр энэ хүмүүсийн бүтээлийг одоо судлах энэ ажлыг бол одоо яг мэргэжлийн кураторууд, мэргэжлийн урлагийн судлаачид бол хийдэг гэж бол хэлж болно. За тэгээд тэр жишээлбэл одоо жишээ авъя л да юу гэдгийг Бэкний тухай Фрэнсис Бэкний тухай ерөн судалгааны бүтээлүүд бол их байдаг. За тэгээд яагаад одоо Бэкний тухай энэ судалгааны бүтээлүүд их байдаг юм бэ гэхээр Бэкэнтэй хамтарч ажиллаж байсан Бэкний бүтээлийг үнэлдэг судалгааны одоо байгууллагууд, урлагийн сангууд, соёлын сангууд, галерей, музей одоо яг тухайн уран бүтээлчийн бүтээлийг өөрийнхөө одоо сандаа буюу цуглуулгандаа ингээ худалдаж аваад ингээ цуглуулганд нь байдаг бол ер нь ихэнх тохиолдолд тухайн цуглуулганд байгаа бүтээлүүдээ л одоо тухайн байгууллагын судлаачид бол ер нь судлана шүү дээ. Тийм тэгэхээр тухайн байгууллагын одоо аль нэг том чансаа сайтай тийм галерей музейд бол одоо цуглуулганд нь одоо бүтээл нь авах нь бол айгүй чухал бас байдаг. Яг нэг талаасаа санхүүгийн талаасаа ч гэсэн нөгөө талаасаа бас одоо ирээдүйдээ бас одоо судлагдаж ирээдүйдээ ийм одоо үн цэнтэй болох ийм нөхцөл байдлын үнд ерөөхдөө бас ингэж хангаж явдаг гэж бас ойлгож бас болно. За тэгээд менежмент, маркетинг, санхүү бодлооны чиглэлээр мэргэжлийн багтай эсвэл мэргэжлийн байгууллагатай гэрээ хийж ажилладаг. За ихэнх тохиолдолд одоо бүр ингээд яг долларын саятан болцсон энэ уран бүтээлчдийн хувьд бол цаанаа бол одоо яг менежмент, маркетинг, санхүүгийн чиглэлийн мэргэжлийн багтаа байх нь бол ерөөсөө маш түгээмэл байдаг. Тэгж байж одоо энэ том захиалгын ажлуудын гэрээн дээр ажилладаг, гэрээг нь боловсруулдаг, тухайн одоо гэрээний гүйцэтгэлийг бол хянаж ажилладаг хүмүүс байж байгаа. За тэгээд
том галерейтай гэрээ хийсэн, нүүдлийн үзэсгэлэн гэх мэт чи энэ бүх одоо ажиллагааг одоо хийдэг одоо яг энэ чиглэлээр мэргэжсэн хүмүүс бол байдаг. За энэ хүмүүсийн дунд бол арт менежерүүд байгаад байгаа, арт кураторууд байж байгаа, яг урлагийн менежментээр, урлагийн менежмент маркетингээр мэргэжсэн бас хүмүүс байдаг. Одоо зөвлөхүүд бас нэлээд байдаг. Тэгэхээр энэ одоо чиглэлийн хүмүүс маань ерөөхдөө бол тухайн төслөөсөө болоод нэг баг болоод ажилладаг тохиолдол байдаг. Оронтооны тим одоо багтаа авах тохиолдол бас байдаг. Янз янз байдаг тийм. Damon Hirst ч юм уу одоо Jeff Koons-ийн хувьд бол өөрөө цаанаа том багтай. Зарим тохиолдолд бол одоо яг шаардлагатай, зарим уран бүтээлч шаардлагатай үед бол тухайн багийг бүрдүүлээд тухайн төсөл дээр бол ажилладаг ийм одоо онцлогтой ерөөхдөө бол байгаа. За тэгээд 5 дугаарт нь бол яг бүтээлээ одоо худалдан борлуулах одоо тийм хит хитэн суугтай байгаад байдаг. Одоо жишээлбэл Damon Hirst-ийн хувьд бол яг Хойд Америкт бол хит хитэн төлөөлөлттэй, тий Европын албаны ус хит хитэн төлөөлөлттэй ч юм уу, тий Азад ингээд төлөөлөлттэй хит хитэн одоо ийм галерейнуудтай гэрээ хийсэн байдаг. Гэхдээ бол бүтээлийн хувьд бол давцахгүй. Яагаад гэвэл тухайн яг бүтээлийн борлуулах одоо газар зүйн байршил, тухайн улс орны соёлын онцлог гэх мэтчлэн хоорондоо ялгаатай зүйлүүд бол их байдаг. Учраас түүнийг бас онцлогийг нь хадгалах, онцлогт нь тохируулж ажиллах талаасаа ерөөхдөө бол энэ одоо яг тухайн улс орнд ажилладаг галерейтай эсвэл одоо мэргэжлийн кураторуудтай бол гэрээ хийж ерөөхдөө ингээ ажилладаг юм байлээ. За тэгэхээр ганцхан хүнд ч юм уу ганцхан галерейтай бол гэрээтэй байдаггүй ахна нь ерөөхдөө бол яг хит хитэн байгууллагуудтай 4-5 галерейтай бол зарим хүмүүс бол тэрнээс илүү олон галерейтай гэрээ хийсэн тохиолдол бас ер нь байдаг юм байлээ. За тэгээд тэр хүмүүс нь бол яг одоо exclusive буюу одоо яг тухайн уран бүтээлчтэй яг тухайн бүтээлийг одоо жишээлбэл нэг бүтээлийг зах зээл дээр ингэж гаргаж ирлээ гэхэд тухайн бүтээлийг бол тухайн яг тэр гэрээ хийсэн байгууллага нь л ерөөхдөө зарж борлуулдаг ийм талтай байгаа. Тэгснээс бол давхар ерөөхдөө зарж борлуулдаг байх нь байна. За тэгээд мөн одоо яг сүүлийн үед илүү хүчээ аваад байгаа онлайн одоо дуудлага худалдаа, онлайн одоо галерей гэх мэтчлэн галерей бол одоо ихэнх тохиолдолд онлайн галерейтай. Тэгээд одоо яг бит галерей гэсэн хоссон байдлаар бол одоо ялангуяа Америкийн нэгдсэн улс бол тэгэж явах нь бол илүү одоо түгээмэл бол болцсон байж байгаа. За тэгэхээр энэ бүх одоо ажиглалтууд маань ерөөхдөө цаашдаа тий юуг би ингээд давхар хэлэх гээд байгаа санаа бол юу вэ гэхээр ер нь одоо яг уран бүтээл хийх урлагийн хүн болно гэдэг маань ингээд энэ ойлголтыг бол одоо хүмүүс маань айгу тийм тэгж тийм зөв байдлаар тийм цогц байдлаар нь ойлгох нь айгүй чухал байгаад байгаа юм а. Яагаад тэгэхээр одоо нэг тийм социализмын хандлагч байдаг юм уу эсвэл одоо нөгөө Ван Гогийн тухай хитрхи их одоо Монголд зааснаас болж ч юм уу урлагийн хүн бол тийм одоо юу гэдгийг те ядуу одоо мөнх төрөг муутай тэгэл ингээл нэг тийм сонин гачин ийм хүн байх хэрэгтэй ч гэдэм үү тийм нэг одоо хэв шинжит бол ерөөхдөө бол тэрхий одоо тийм тууширсан байдлаар ингээ хандаад байна. Гэтэл бол одоо ихэнх тохиолдолд одоо энэ уран бүтээлчд маань маш тийм ажил хэрэгч, маш тийм хариуцлагатай, маш хөдөлмөрч тийм хүмүүс бол байдаг. Тийм тэгэхээр нэг талаасаа бид нэр одоо яг өөрийнхөө байр суурийг, өөрийнхөө үзэл баримтлалыг бол нэлээд тийм зөв байдлаар ихнээсээ бол тавих хэрэгтэй. Тэгээд тэр одоо үзэл баримтлал болон байр суурь маань ихнээсээ жоохон гажуудалтай эхэлчихээр ингээд цаашдаа яг тухайн уран бүтээлчийн карьер явахад бол ер нь жоохон хэцүү болоод байгаа гэж би бодоод байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо юу гэдгийг Ван Гогчууд бол яагаад байгаа юм гэхээр одоо мөнгийг үзээ ядах, ашиг орлогыг үзээ ядах ер нь урлаг бол мөнгөний төлөө биш гэж одоо хит тэгэж гажуудч ингэж ойлгоод ахаараа бусад одоо өөрийнхөө эрүүл мэнд болон өөрийнхөө санхүү, өөрийнхөө амжиргаа, гэр бүлийнхаа одоо амжиргаанд бол нөлөөлөх юм одоо алхмуудыг бол хийж яваад байгаа. Гэтэл бол мэдээж бол хүн болгон бол энийг бол мэдж байгаа гэж бодож байна. Мэдээж бол ерөөсөө мэдээж мөнгө бол хизээш номер 1 зүйл бол байх ёсгүй нь бол ойлгомжтой. Гэхдээ яа харахгүй номер 2 чухал зүйл нь бол ойлгомжтой. Яагаад тэгэхээр бид нэр одоо сэтгэл санааны дарамт багтай өнөө маргаашийн хэрэгцээг бол хангацсан тэгээд байнгын одоо санаа зовлтууд багтай фокустай ажиллах юм бол яа харахгүй бидний одоо хийж байгаа бүтээл маань яа харахгүй чансаа сайжрах нь бол хүнд ч ойлгомжтой зүйл. Тэгснээс хойш маргаашийн хоолны төлөө нөгөөдрийн одоо түрээсийн одоо төлбөрийн төлөө хүн санаа зовж иж ер нь бол яг чансаатай бүтээл хийнэ гэдэг бол ер нь бол маш эргэлзээтэй гэдэг бол та бүхэн бол бас мэдж байгаа бах. Тэгээд яг Ван Гогийн хувьд ч гэсэн бас хэдийгээр яг одоо тийм хитрхи домгчилсан байдлаар бол бас их айгүй тийм өгүүлэмжүүд маш их явдаг. Одоо амьд байхдаа
зураг ганцхан зураг зарсан өөрийнхөө нэрээ зараагүй л гэл гэтэл яг үндэ бол Ван Гогийг бол одоо дүүн тэгээд одоо эгчнэр нь бол ингээ байнгын санхүүгийн дэмжлэг үзүүлж ингэж Ван Гогийн зардлыг бол ингээ төлж явсан ийм түүхтэй. Энэ бол одоо баримттай ийм түүхтэй байгаа. Тэгэхээр Ван Гог бол огт одоо ус уугаад өвс идэд ингээд тэр бүтээлүүдээ хийгээгүй гэдгийг маш сайн бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд слайдн дээр та бүхэн яг одоогийн байдлаар дэлхийд хамгийн одоо үнэтэй байгаа буюу одоо амьд зэрүүн байгаа уран бүтээлчийн хамгийн үнэтэй бүтээлийг бол та бүхэн бол харж байна. За тэгээд энэ бүтээл бол яг одоо 2019 оны 5 сарын байдлаар бол 91.1 сая $1 Америк бол үн бол хүрсэн байгаа. За энэ үн бол одоо толгой иргэм ийм тоо бол байгааг бол та бүхэн харж байгаа. За гэхдээ энэ одоо бүтээлийн хувьд бол их олон одоо асуудлууд дэвшүүлсэн бүтээл байгаа. За энэ бүтээлийн хувьд бол одоо магадгүй одоо хүн таалагдах гэхээсээ илүү маш тийм одоо сенсац үүсгэсэн, хүмүүсийн хооронд нь маргалдуулсан, мэтгэлцүүлсэн, ер нь урлагийн бүтээл гэж ер нь юу юм гэсэн асуудлыг ахиж дэвшүүлсэн гайхалтай тийм одоо маргаан мэтгэлцээний одоо үндэс болсон ийм одоо бүтээл гэж ерөнхийдөө бол хэлж болно. За тэгэхээр бүгдээрээ энэ юу яа? Яг энэ Christie's гэдэг одоо энэ та бүхэн бол мэдж байгаа. Christie's-ийн дуудлага худалдааны яг энэ туулаа гэдэг бүтээлийн дуудлага худалдааны вебсайт руу ерөнхийдөө бол ингээд би сая орж ийн. За тэгээд яг энэ дуудлага худалдааг явахаас өмнө энэ Christie's бол маш их удаан хугацаанд судалгаа хийгээд энэ одоо дуудлага худалдааны та бүхэн бол харж байгаа бол яг энэ бүтээлийнх нь одоо танилцуулгыг мэргэжлийн одоо куратор уран бүтээлч куратор одоо судлаач хүнээр ингэж ерөнхийдөө бол ингэ бичүүлдэг. За ингээд текст нь бол явж байна. За тэгээ энэ дээр бол одоо би энэ богинохон тийм шток байгааг ингээд та бүхэн ингээ харуулъя гэж бодож байна. За тэгэхээр та бүхэн бол харж байгаа бол яг ийм нэг 50 секунд ийм шток хийсэн байна. За энэ бол одоо яг дуудлага худалдааны мэдээлэл гарахад бол энэ одоо бүх одоо шток, энэ текст, энэ зураг авалтуудын та бүхэн бас ингээ харж байгаа. Энэ бүх зүйлүүдийг бол яг материал болгон цогц байдлаар ингэж ерөнхийдөө бол хийдэг. Энэ бол мэргэжлийн одоо Christie's бол одоо яг дэлхийд дэлхийн бас тэргүүлэх юм дуудлага худалдааны мэргэжлийн байгууллага байж байгаа. Энэ мэргэжлийн байгууллагууд бол яг энэ судалгааг нь урлагийн судлаач кураторын баг ажилладаг. Дээрээс нь одоо яг энэ та бүхэн саний үзүүлсэн энэ видео продакшн хийдэг юм баг бол байдаг. Энэ зураг авалтыг хийдэг мэргэжлийн зурагчид ингээд байж байгаа. Ингээд цогц байдлаараа ингээд ажилладаг юм байгаа. За тэгээд иймэрхүү байдлаар ингээд танилцуулж бас ингэж худалдаагаа явуулдаг юм байна. За тэгээд энэ өөрөө бас нэг ойролцоогоор нэг 6 сар орчмын ер нь бол ажил байдаг юм билээ. Одоо нэг маш нэлээд үн хөрөх магадлалтай энэ бүтээлийн одоо яг судалгаа тэгээд тэр бүтээлтэй холбогдох текстийг бичих бүтээлтэй холбогдлоо зураг авалтуудыг хийх дээрээс нь бүтээлтэй холбогдлоо танилцуулга одоо видео шток хийх гэдэг энэ бүх зүйлүүд нь бол ерөнхийдөө бол нэлээд бас цаг хугацаа ордог нэлээд өндөр түвшинд хийдэг ийм ер нь бол үйл ажиллагаа байж байгаа. За одоогийн байдлаар бол яг одоо Монгол бол яг дуудлага худалдаа бол яг ийм хэлбэрээр бол яг үндэ бол яваагүй байна. За энэ бол одоо яг энэ жагсаалтын маань 2 дугаарт байгаа бүтээлийг та бүхэнд бол ерөнхийдөө үзүүлж байна. За тэгээд энэ бол Дэвид Хокнигийн
2018 оны одоо Christie's-ийн дуудлага худалдаанаас бол 90.3 сая Америк доллар хүрсэн ийм бүтээл бол байж байгаа. За тэгээд энэ бүтээлийн үед бол бас л одоо нэлээд асуудал дагуулсан ийм бүтээл байгаа. Нөгөө талаас бол яг одоо гоо зүй, уран сайхны шийдэл, өнгө те энэ бүх зүйлүүд нь бол үнэхээр одоо бас л үнэхээр гайхалтай ийм бүтээл бас байгаа. Тэгэхээр энэ бүтээлийн тухай бол илүү одоо мэдээлэл бол та бүхэнд бол одоо би тэгнээс бас харуулъя. Буцаад одоо биднээс бол Christie's-ийн яг дуудлага худалдааны вебсайт руу ингээ орж байна. За тэгэхээр ингээ яг энэ бүтээлийн тухай бас л одоо сая өмнөх одоо Kunz-ийн бүтээлийг харсан шиг ингээд маш тийм наривчилсан тийм текст буюу одоо бичвэр бол байж байгаа. За тэгээд энэ бол одоо фото байдлаар бол ингэж бас нэг харуулсан байна. За энэ бол өөрөө бол эхлээд бас та бүхэн бол харж байгаа бол тий. Энэ бол өөрөө бас хокны бол өөрөө бас фото гэр зураг авдаг. Зарим одоо тохиолдол одоо яг фотогоос авсан зурагнаасаа сэтгүүлж бас ингэж бүтээлийг хийдэг юм дандаа биш. Тэгтээ бол хийж бас бүтээл хийдэг юм уран бүтээлч байж байгаа. За одоо яг энэ 1974 оны юм зураг бол та бүхэнд бол харагдаж байна. Энэ 74 оны яг одоо өөрийнхөө яг бүтээлийг зурж авах үеийнхэн ийм зургийг бол ирэхэд харуулж байна. Тэгэхээр одоо тухайн бүтээлийн та бүхэн харж байгаа бол яг тухайн бүтээлийг хийж явах явцын үеийн зураг бол бас айгүй чухал гэдэг бол ирэхэд бол манайхан бас анзаарахгүй байгаад идэм билээ. Тэгэхээр одоо энэ үеийн үед бол яг одоо энэ бүтээлийг хийж байх үеийн зураг нь ингээд 74 оны зураг ингээд хадгалагдаад үлдсэн байна. За тэгээд нэг талаасаа зохиолч хийхин талаасаа нөгөө талаасаа бас ер нь бол энэ яг тухайн бүтээлийг хийж байх явцынхаа зургийг одоо ер нь бол аваад үлдчихнэ айгүй чухал. Тэгээд энэ бол зарим тохиолдолд зохиогч хийх юм агаан үсгч хүмүүс л одоо зүгээр л одоо баримт архив талаасаа бол айгүй чухал тийм зүйл байдаг. Дараа нь одоо та өөрийнхөө бүтээлүүдийн тухай ч юм уу ямар нэгэн ном ч юм уу каталог бол гаргахад бол энэ бол бас айгүй чухал тийм мэдээлэл болж үлддэг гэдэг бол бас та бүхэн бол нэлээд ойлгоод тэгээд одоо бүтээл хийх явцаа өөрийгөө оруулаад ингээд сургаа ингээд ахуулаад байх юм айгүй зүгээр шүү гэж бас энэ бас нэг тийм бяцхан зөвлөгөө бас ингээд хэлчихье гэж бодож байна. За дараагийн слайд дээр бол одоо яг чагсаалтын дөрөвтэй байж байгаа. Германы Албаны бүгд найрамдах Герман улсын зураач Gerhard Richter гэдэг энэ уран бүтээлч нь Abstraktes Bild гэдэг ер нь бол абстракт зураг гэсэн утгатай тийм л нэртэй ийм бүтээл нь 44.5 сая ийм Америк доллар хүрсэн ийм байгаа. Тэгэхээр яг энэ бидний одоо жишээ авч байгаа уран бүтээлчдийн дунд бол одоо та бүхэн бол гайхаж байгаа хэл та. За одоо энэ их одоо тэ орлого энэ их мөнгөөр энэ хүмүүс бол яадаг юм бэ? Тэ ер нь бол хэрэгтэй юм хийдэг юм эсвэл одоо зөвхөн өөрсдийнхөө хувийнхаа одоо амьдрал засуулаад дуусчт юм уу тэ янз гэтэл энэ хүмүүсийн хувьд бол аягүй сонирхолтой юм билээ л да. Яг энэ лекцэнд бэлдээд ингээд яг байж хахад бол жишээлбэл Damon Hirst-ийн хувьд бол одоо бол яг contemporary урлагийн бас томоохон дэлхийд бол томоохондоо тооцогддог ийм цуглуулгатай тийм одоо галеретай болсон байгаа. Одоо Damon Hirst маань ялангуяа Damon Hirst маань манай жагсаалтыг тэргүүлээд байгаа Jeff Koons гэдэг уран бүтээлчийн хэд хэдэн одоо маш үнэтэй уран бүтээлийг бол худалдаж авсан ийм хүн юм билээ. Тэгэхээр та бүхэн харж байгаа уран бүтээлч ингээд дэмжиж те бас ингэж ажилт бас болдгийм байна. Тэгээ заавал одоо аль нэг тийм хаанаас ч юм тийм мөнгөтэй хүн ингээ гарч ирээд бол дэмжин гэхээсээ илүү өөртөө байгаа тэр одоо олсон урлагоо contemporary урлагийн галерей байгуулах. За дээрээс нь бас бусад уран бүтээлчдийг дэмжих, бусад уран бүтээлчдийн бүтээлүүдийг цуглуулах одоо ийм одоо үүсэд бас ингээ завсуулаад явдаг хүн юм байна гэдгийг бол та бүхэнд бол хэлэхэд бас миний хувьд бол айгүй баяртай байна. За жишээлбэл одоо яг манай жагсаалтанд одоо нийт 3 бүтээл ингэж орсон байгаа. Рихтерийн хувьд бол одоо ер нь бол яг Германд бол хөрөнгө оруулалт хийдгээр бол нэлээд одоо хүмүүс танигдсан хүн байж байгаа. Тийм тэгэхээр жишээлбэл хамгийн сүүлийн байдлаар бол одоо хэсэг одоо нэг ойролцоогоор нэг 10-аад одоо уран зураг зараад тухайн одоо худалдаанаас олсон орлогыг Берлиний
болон одоо өөр бусад хэд хэдэн хотуудын яг хотуудад одоо байдаг одоо гэр оронгүй тийм ядуу хүмүүс зориулсан тийм одоо байшин тий орон сууц барихад зориулж одоо тухайн одоо төслийн санхүүжилтийг нь бол одоо энэ хүн бол одоо жишээлбэл гаргасан байгаа. Гэх мэтчлэн одоо яг буцаад сайн сайхны үйлс болон уран бүтээлчдийг дэмжих тэгээ одоо урлагийн босголыг дэмжих гэх мэтчлэн төслүүдэд бол энэ хүмүүс бол одоо өөрсдөө бас ингээд энэ осон орлогоосоо ингээд гаргаад өөрийнхөө энэ буцаад нөгөө экосистемдээ ингэж бас ингэж эерэг ийм төслүүдэд бас ингээд хой нэмрээ оруулаад ингээд явдаг юм байна. Тэгэхээр энэ бол магадгүй бас манай зарим уран бүтээлчдийн хувьд бол бас санаа аваасаа гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр мэдээж хэрэг бол хүнд бол мэдээж хэрэгцээ байлгүй яг хаа. Гэхдээ одоо яг үнэхээр одоо энэ олон улсын түвшинд гарсан тохиолдол бас буцаад эргээд одоо тухайн экосистемдээ хөрөнгө оруулалт хийх, залуу уран бүтээлчдийг дэмжих, дээрээс нь одоо залуу уран бүтээлчдийн бүтээлийг одоо худалдаж авах, уран бүтээлч нь уран бүтээлч байгаа бүтээлийг худалдаж авах гэх мэтчлэн бие биендээ уран өгсөн, бие биендээ ажиллах, цаашаа одоо уран бүтээлийг хийх тийм нөхцөл болцоог нь хангасан ийм төслүүдэд бас ингэж төслүүдийг дэмжих нь бол бас өөрөө маш тийм түгээмэл бас байдаг гэдгийг энэ одоо лекцийн хэсэг болгоод бас хэлье. За тэгээд лекц минь ерөөхдөө бол дуусч байна. За тэгээд энд бас юу гэж би давхар мессеж бол нэлээд олон мессеж бол хэлээд байна. За гол мессеж нь бол ерөөхдөө бол та бүхэн өөрийнхөө бүтээл болон одоо мөнгө хоёрыг бити тэгж холдуулж салгаж ойлгоорой. Зөв ойлгоод тэнцвэртэй байлгаад мөнгийг хит шүтгэхгүй мөнгөнд хийж унахгүй гэхдээ таны одоо бүтээлээсээ олж байгаа бүтээлээ хийж байгаа үйл ажиллагаанаас олж байгаа орлого чинь таны өөрийн эрүүл мэнд, таны гэр бүлийн эрүүл мэнд цаашлуул таны одоо цаашдаа таны карьер чинь яаж явах энэ бүх зүйлүүдийг бол ингээд шийдэж явдаг, суурин болж явдаг гэдгийг та бүхэн бол айгуу сайн ойлгосоо гэж юу хүсэж байна. За тэгээд манай байгууллагаас зохион байгуулалт чөлөөт уран бүтээлчдийн санхүүгийн сургалтууд эхлээд бол нэг удаагүй 7-8 хоног жин. Тэгээд та бүхэн бол энэ сургалтанд бас хамрагдах боломжтой. 8 сарын дуслаас бид нар бол эсэлт авж байгаа. Тийм тэгэхээр илүү одоо санхүүгийн суурь мэдлэгээ сайжруулах ийм одоо хүсэлтэй уран бүтээлч одоо уран бүтээлч болох гэж бодож байгаа залуучууд бүсгүүчүүд байх юм бол та бүхэн сургалтанд бол 50%-ийн тусдаа бол одоо оролцох боломжтой. 8 сарын 23-ны дуус биднээс бол 50%-ийн хөнгөлөлт бол үзүүлээд цав тахлын нөхцөл байдалд бол бас санхүү бас хэцүү байгаа гэдэг үднээс ийм бас уян хатан байдлаар та бүхэнд бол ийм өөртөө хөрөнгө оруулаач гэсэн тийм уриалгыг бол ингээ гаргаж байна. Тэгээд та бүхэн энэ лекцийг өөрийнхөө цагаар өөрийнхөө боломжтой цагаараа үзэх боломжтой болох гээд бид нэр бол одоо яг видео болгоод ингээ хадгалчихна. За тэгээд энэ лекцийг маань сонсоод цаг хугацаа гаргасан та бүхэндээ бол маш их баярлалаа. Тэгээд дараагийн одоо лекц лайваараа та бүхэндээ уулзна гэж найдаж байна. Тэгээд баяртай.